Батагийн аяллаас Батайг сониучхан хөөхөд Бата агаар мандалд юу байдгийн талаар мэдхийн талаар маш их сониуцхан зүйлийг хийж оролдохыг мөрөөддөг хөөхөд тэр хүссэн мөрөөдөлтөө биелэхийн тулд пуужин зохион бүтээсэн. Хэсэг хугацааны дараа пуужин маань хөөрөөд би агаар мандалд хөөрөндөө гэж бодтол Батагийн хийсэн пуужин маань ажиллаж өгөхгүй Бата бүр уурлаж хамаг зохирлоо барж гэнэ. Бүр сүултээ хийсэн бүтээсэн зүйлээ устгаа дээр нь ишгэлээд өшгөлтөл Батагийн хийсэн пуужин маань ажиллаж эхлэв. Бата баярлсандаа пуужин дээрээ суугаад агаар мандрал пуужин аваад хөөрч гэж. Бата хөөрөөдлөж нисээдлээ дээшээ яваад л гэж Бата агаар мандал дээр гартал маш олон төрлийн гаригууд байлаа. Бата энэ гаригуудтай эхнээс нь танилцахаар аяллаа цааш нь үргэлжлүүллээ. Бата эхний гариг дээр очтол маш халуун, шөндөө, маш хүйтэн байдаг гариг байна гэж нэгдүгээр гариг өөрийгөө танилцууллаа. Бата аяллаа үргэлжлүүлсээр хоёр дахь гариг дээр очтол бүх гаригуудын хамгийн бий халуун байдаг тод гариг гэж хоёр дахь гариг өөрийгөө танилцууллаа. Бата цааш үргэлжлүүлэн аялсаар гурав дахь гариг дээр очтол манай амьдарч байдаг буюу дэлхий байлаа. Бата үргэлжилсээр дөрөв дахь гариг дээр очтол улаан чулуулаг давхаргаатай гариг байлаа. Үргэлжлэн цааш явтал тав дахь гариг маань манай нарны аймгийн хамгийн том гариг гэж өөрийгөө танилцууллаа. Бата аяллаа үргэлжлүүлсээр 6 дахь гариг дээр очтол хоёр дахь том гариг гэж мөн өөрийгөө танилцууллаа. Цааш явтал 7 дахь гариг маань маш зузаан агаар мандалтай гариг гэж өөрийгөө танилцууллаа. 8 дахь гариг дээр очтод нарнаас маш хол байдаг хүйтэн салхитай гариг гэж өөрийгөө танилцууллаа. Ингээд Бата аяллаа дуусгалаа.